Эцэг гэхээ хүндлээрэй гэсэн. Тэгвэл бурхан эзнээс чинь чамд өгсөн газар дээр чи урт наслах болно гэж. Эцэг гэхээ хүндлэж амьдраарай. Энэ дотор юун тухай өгүүлж байгаа өөрийн төрсөн гэр орныхноо дитгэхээрэй гэсэн санааг Библи бидэнд хэлж өгсөн байна. Бид өөрсдийн төрсөн гэрийнхнийг мартаж болохгүй. Таны аав ээж ямар ч хүн байж болно. Таны ах эгч дүүнэр хэн ч байж болно. Харин би танд хэлье. Библи бидэнд төрсөн гэрийнхнийг асар дитгэхийг Библи бидэнд ятгах өгдөг юм аа. Пандемикийн үеэр төрсөн гэрийнх нь орхио явцсан настай эмээ гэртээ гэрээсэл бичээд үр хөвгтөн ч эргэж тойроогүй. Тэгээд тэр эмээ яасан? Гэртээ нас барсан байсан. Гэрээслээ бичээд. Хинч түүнийг эргэж тойроогүй. Хинч түүнийг яаж байгаа бол хийж байгаа бол гэж санаа тавиагүй. Тэгээд тэр эмээ гэрээслээ бичээд өөд болсон байсан. Тэгэхээр би танд хэлье. Бидний хайртай дотны хүмүүс ийм гунигт гашуун хувь тавилан бүү тохиолдосоо. Төрсөн гэрийнхнийг асар дитгэх, тэдэндээ санаа тавихаас хизээж битгий хойш суугаарай. Энэ бол Библийн ерөөл юм шиг багт өнөр минь. Энэ бол та урт удаан наслах болно гэсэн. Бурхан биднэрт ам өгдөг, харин хүмүүс биднэрт амьдрал бэлгэлдэг юм аа. Таны төрсөн гэрийнхэн, эцэг эх чинь, таны ах эгч дүүнэр чинь таныг яаж гомдоосон байж болно. Таны эсрэг юу ч хийсэн байж болно. Гэхдээ л та төрсөн гэрийнхэндээ санаа тавьсан хэвээр л байх ёстой. Эцэг гэхээ хүндлээрэй багт өнөр минь. Үүн дотор ерөөл байдаг юм шүү. Үр хүүхдүүдтэй эмээ өвөгийг хүндэлж харуулаарай. Төрсөн гэрийнхнийг хэрхэн асарч итгэж тэдэндээ санаа тавьдгийг үр хүүхдүүдтэй харуулаарай. Яагаад гэвэл таны үр хүүхдүүд энийг харж байгаа. Тэдний эмээг нь өвөөг нь хүндэлж байгаа таныг харахтаа үр хүүхдүүдэд нь өсөж том болоод дараад нь яг л үүнийг өөрсдийнхөө үр хүүхдүүдэд зааж өвлүүлэх болно. Энэ дотор нөгөө мянган үеийн ерөөлөг чинь зарим хэсэг нь энэ дотор явж байгаа шүү. Маш чухал хэсэг. Үр хүүхдүүдэд урт удаан наслаасаа энд хорвоо дээр урт удаан амар жаргалтай амьдраасаа гэж хүсчил байгаа бол бид үр хүүхдүүдтэй эцэг гэхээ хүндлэхийг